Би суур болгоод энэ тоосыг хэрэгэлсэн байгаа. Нүүрний арсын 1 тонн цайруулдаг хүрсэн байгаа. За гэхдээ энэс дахиад нэг жоохон төрөхчээ сая юм идсэн чи яг энэ хаваараа бараг арилцсан юм шиг. Энэ айгу гоё санагдаад байгаа. Ялангуяа нөгөө одоо хүүтэрч байгаа шүү дээ. Хүүтэнд манайхаа нэр мат крем бити хэрэглээрээ. Ерөөсөө л арсаа хуурайшуулахгүй чигтэй байлгах тэр л анхаар тэгэл өсмөс нь алдаад байгаа хэсэг дээрээ жоохон лүүс паудер тавьчаал. Энэ уруулан дээр юм гараад идэж байгаа юм аа. Тэгээ жоохон хуурайшаад байгаа болохоор энэ глосс тавьчих. Гиснээс би бүр маш их мейкаптай болсон. Инстаграмаас хөгжүүлээд байсан чинь нөгөө дэлгүүрүүдээс гоё PR gift-нүүд маш их хийж байгаа. Тэгээд маш их баяртай байгаа бас. За өчигдөр би энэ бичлэгийг үзээд тэгээ энэ Thai makeup artist-ийн юу вэ? Нөрдөө тэл өөрөө дарах хэрэглэжээ. Энэ Thai makeup artist-ийн дарах техникийн бичлэг үзсэн юм аа. Тэгээ айгүй гоё юм нэмгэн тавьж байгаа юм шиг надад санагдаад. За ийм багс авч агаад баран дээр ингэж консилероо тавьж агаад тэс яваад за өхний нэг юм хонхорхой dark circle харагддаг хэсэг дээр ихлэ товшиж түрхэн гэсэн. Ингэж харж агаад тэгээд үлдсэнийг ингээ уусгана гэсэн. Нэрээ айгүй гоё тийм нэмгэн натурал харагдаад байна тий. Тэгээс нэр ингэж л одоо чинь энд нэг юм хонхорхой хэсэг байгаад за миний хувьд те ийм хэсгүүд дээр нь ингээд цагаанаар өө дарагчаа тавиад хэлээ. Тэгэхээр санаа нь им дүүрцэн сүүтрийн багсаж байгаа. Окей. За одоо дух хөмсөг дээрээ loose powder тавьчих. За loose powder-ны хувьд би инглээ Amuse энийг хэрэглэж үзлээ. John Samuel энийг хэрэглэж үзлээ. Бас энэ Laura Mercier гэдэг нөгөө нэг алтартай павдрыг хэрэглэж үзлээ. Ер нь нэг тийм павдрын дээр ялгаа үүсдэг юм шиг санагдсан. Яг илүү тийм нэг даралтыг өндөрсгөж өгж байгаа юм шиг нэмж өгж байгаа юм санагдсан надад энэ. Тэгээд бусдаар бол бүр ингээд нэг ялгаатай надад санагдаагүй заяа. Би нэг хэрэглээ гэдэг юм бол өөрөөсөө төрөг. Тийм болохоор хідүүлээ өнөөдөр энийг хэрэглэж. Нөгөө хэрэглэхэд бүр амар юм пакэжтэй байхгүй юу? Шууд энэ дээрээ ингээд жоохос ихсэрхээр яг энэ хэсэг дээр ингээд павдер нь гараад ирдэг. Сүн дээрээ хөмсгөө бодохтаа бэлдээд за тэгээ чолктой октод маань мэдээж тухан дээрээ ингээ хөмсгөө мэдрээд айгуу гой хуурай олцсон байвал ер нь болсон гэсэн үг. Тэгээд одоо энэ хаваар үс наалдаад идэв штэ тэр хэсгүүд. За тэгээ хэдүүлээ нүднээс эхэлчихээ. Өчигдрийн яг энэ бичлэгийн тэр экосол тавьж байгаа бас яг энэ нүдний энэ ухархай дээр одоо гэрэлтүүлэг хийж байгаа гэх юм уу тэр техник нь бас айгуу гой санагдсан. Тэр туши им саатай тэгээ им ягаан тонтой. Харагдана уу? Доотлогоо зөрхөж жоохон хөнгөлөж жагаад за экосола зурхтаа энэ warm rose гэсэн үгийг нь ашиглая. Улаан ягаан туяатай тэнэр экосола хийвэл маш гоё натурал болд юм билэ. Би бас яг өнгөрсөн жилүүдэд хийжсэн бичлэгүүдээ өөрөө нэг хальт гүйлгээ харсан ч бас шал өөр юмнууд хийжлээ шүү. Жилийн дотор юмнаас их өөрчлөгдөх юм аа. За ингэж харж байгаа яг энэ натурал лайныхаа хамгийн доотлоос нь за нэг иймэрхүү зураас тавиад тэгээ энийг маш гоё уусгаад хэлье. За би бас гарн дээрээ жоохон ингэ цэвэршлээ шүү за. Зя маш том эгосол гарч ирлээ. Тэгээ нүрэ богиносгомоор байгаа хүмүүст бол эгосол тохиромжтой. Айл хэдийн богинохон царайтай хүмүүст бол шаардлагагүй. Энэ цагаанаар эгосолынхаа дээр илүү натурал хатгах бие хийж найдаж байна. Зя одоо ингэчээд энэ палетныхаа энэ бор өнгийг тэгээд хэсгийн төгсгөл тавьчих. Ой яа яваад. Ийм нарийнхан багсаар би ингээд дандаа гарн дээр ингээ аваад цэвэрлээд байгаа шүү за. Цэвэрлээд гэжтэй багсан дээр будгаа жигд болгоод гэх юм уу. Доод цогтойгоо шууд нийлүүлэхгүйгээр жоохон зайтай ингээд тавьвал нүд илүү том харагддаг.
За одоо нөгөө inner corner гэж үзье. Тэрийг хийхдээ одоо яг бид нар нэг энэ хэсэгтээ шууд ингээд ойрхон саа тавиад байдаг шүү дээ. Тийм ойрхон тавихгүй нэлээ энэ хамартайгаа ойрхон тавиад лээ. Гэтэ хамраа өндөрсөний дараа тавих хэрэгтэй болов. За энд ингээд нэг юм гэрэлтэд байгаа хэсэг байна шүү дээ. Ингэж ховор тавиад үзье. За тэгээд энэ хайлайтерныхаа энэ хоёр өнгийг холчих. Гэрэлтүүлээд үгүй. Тэгээд энэ нөгөө Экосолихаас голис жижигхэн палетны энэ саа надад бүр маш их таалагдаад байгаа маа. Энэ саа нүдээ ингэ нээж агаад яг ингэ саагаа харагдах үз. Тавиад өгөх гоё. Энэ тэнийхээ энэ бор өнгөөр энэ бүр маш тод авахгүй юу? За бараг л хар өнгө. Энүүгээр хідүүлээ. Нарийн контурны лайн тавьчих. Тэгвэл нүд бас илүү гоё сэргэж эхэлнэ. Тэгээ хардаа дандаа ингээ гарн дээрээ ингээ аваад тэгээ бараг эндээсээ дараа нь ингээ авсан ч болдог байхгүй. Чадланд олж байгаа. Сармусны бодгон дээр иммюдийн энэ сармусны бодгийг хэрэглээд байгаа. Маш сайн тогтцтой, бас гоё натурал, хар буруу өнгөний сонголттой. Тэгээс нөгөө ингээ сармусны сайн дэрвэж өгдөг охтууд зориулсан дэрвэлэгчтэй тийм төрөлтэй. Тэгээ сармусны өрнөх угийг утгаасаа илүү яг нь гол хэсгээс үзүүрлөө ингээ сайн утгах нь чухал байдаг. За тэгээд энэ хавчаарн дээрээ бас жоох нэг ингээ нэг юм химэл сармус юм шиг харагдаад байгаа. Үнэхээр цаг зав байгаад яг юм амралтын өдөр мейкап хийж байгаа бол иймэрхүү детейл юмнууд хийгээд явдаг. Харин яг өдөр тутам ажилд явж байгаа бол гэл бай. Сармусны будгаа ингэж барьж байгаад барыг ингэсэн хамаагүй амар санагдаад байгаа. Гэт барыг ингүүд хардаа ингээд өөртөө ингээд багц болчихж байгаа. Миний хөмсгний бодолт бол ерөөсөө өөрчлөгдөөгүй. Жилийн өмнө хэрэгжилж исэн тэнэ бас хэрэгжилж л байна. Ингээд хөнгөн дараад энэ хинсийн хөмсгний харандааг ашиглаад байгаа. Өнгө нь бүр надад үнэхээр гоё таарч байгаа. Яг юм grey brown өнгөтэй. Хөөс үлдээл. Бас нэрээ хинсийн хөмсгний маскара гоё юм билээ. Цагаан өнгөтэй харагдаж байгаа ч гэсэн өнгөгүй. Гэт үсгийн басгаад. Бүр нөгөө нэг юм хөмсгний хийм хийлэгцэн юм шиг болгоё гэвэл ингэж төрхөнгүүтэй хуруугаараа жоохон дараад өгөх хэрэгтэй. Би энэ Day-Skin сүдрийг бас ашигласаар байгаа. За одоо хамраас сүдэрлэхдээ үзүүрээс нэхлэв. Үзүүрээс нэхлэхдээ шууд энэ уг муугийг бол юус бодохгүй. Яг энэ шонтгор хэсгийнхэн доор ингэж сүдэр тавьбал хамаар ил өргөгдсөн харагддаг. Тэгээд энэ хоёр хажуу талаа бас багасгаж харагдуулмаар байвал ингээд хажуу талаас нь бас сүдэр тавиад хэрэгтэй. Хамар урт байвал жоохон тийм овартай царай харагдахад идэг. Тэгэхээр хамраа л болох богино том болгож буудах хэрэгтэй. За одоо шууд хөмсгөнийхөө доороос ингээд буучаад айгүй урт харагдана. Тэгэхээр энэ нүдний яг энэ ухархаанаас ингээд нэг ис үсэгтэй C хэлбэр гаргаад ингээд өндөрлөөд өгөх хэрэгтэй. Ингээд үлдсэнийг ингээд хамаарлаа уусгачи. Тэгээд өчигдрийн мейкап артист бас ингээд исэн. Цагаан өнгийн юм юу ашиглаад хуурай гэрэл ашиглаад энэ хэсэгтээ бүр ингээд цагаанаар одоо сүдрийг нь алга болгох юм тавиад байсан. Тэрийг бас хийж үзье. За нэг иймэрхүү авчлаа. Тэгээд энэ хэсгээ ерөн бол арилгах гэдэг. Албаасыг нь
үзье. Лүүдрээрээ бас оруулныхаа доор ингээд тавиад өгнө. Би бол зөвхөн энэ дээр яваад байгаа. Гоё юм пинк туяатай мейкап болохоор Pure-ийн энийг ашиглая. Би бас яг энэ блашнуудад бүр ингээд obsessed болоод байгаа. 1 2 3. Өөр яаж ашиглаж болно? Би бүр ингээд сурцсан болохоор шууд хацар дээрээ аваад басгаал жоохон blush blindness шиг болчихлоо. За одоо уруулаа. Энэ уруул хүрээлэгч энэ Amuse-ийн Хинсийн энэ утгаараа чи за ийм болсон. Одоо энэ дээр энэ Day Skin нэг юу байдаг? Gloss Balm амран дээр хайлайтераа тавихгүй байж шүү манайхаа. За харж байгаад энэ хайлайтерууд чинь энэ доор тавьчвал хамар амар амжгаар харагдана. Харин ингэж харж байгаад яг энэ үзүүрät хэсэг дээрээ манай тавих хэрэгтэй. Тэгээс бүр энэ дээр ингэж тавьчвал буцаад нөгөө урт хамартай харагдана. Тэгэхээр хаана тавих вэ гэхээр энэ нүднээс доор эндээс эхэлж тавих хэрэгтэй. Бичлэгэнд таалагдсан бол like and subscribe.